Монголын Сагсан бөмбөгийн холбоо, Дархуул аймгийн Сагсан бөмбөгийн холбоо, аймгийн засаг даргын тамгын газар хамтран 2026 оны U17 өсвөр үеийн Сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 3 дахь жилдээ Дархан хотод амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд эмэгтэй 17, эрэгтэй 45, нийт 62 багийн 800 гаруй тамирчид 8 хоногийн турш өрсөлдөж шилдэгүүдээ шалгарууллаа. За Дархан хотноо U17 насны Сагсан бөмбөгийн эрэгтэй эмэгтэй улсын аварга шалгаруулах өсвөр насны тэмцээн 8 хоногийн хугацаанд амжилттай болж өндөрж дуусалж дүнгээ гаргалаа. Тэгэхээр юуны төрөнд хүрэлцэн ирсэн 62 багийнхаа нийт баг тамирчидаа Дарханыхаа хөв залуучдын өмнөөс талархснаа илэрхийлье. За 3 дахь жилдээ болж байгаа энэхүү тэмцээн маань жил ирэх тусам өргөжж байгаа нь үнэхээр талархав шүү дээ. Тэгээд дараа жил мөн энэ тэмцээнийг зохион байгуулах хүсэлтэй Монголын Сагсан бөмбөгийн холбооноос аль бие осоор өнөөдөр гардуулж өглөө. Тэгээд энэхүү тэмцээнийг гардлан санаачлан зохион байгуулж байгаа Дархуул аймгийн Сагсан бөмбөгийн холбооныхоо нийт удирдлагуудаа бие бүрэлдэхүүнд мөн ивент итгэж оролцсон аж ахуйн нэгж байгууллагуудаа бас талархснаа илэрхийлье. За энэ жилийн тухайд бас энэ аварга болсон эрэгтэй эмэгтэй хоёр багийг манай Дархан U17 насны өсвөрийн тамирчидаа бас хамтарсан бэлтгэл хийх урилгыг бас өглөө. Тэгснээр манай энэ төрүүлсэн багийн тамирчидаа манай өсвөрийн тамирчид маань зуны цусландаа тамирчдын цуслан дээр 7 хоногийн хугацаанд бэлтгэл гаргах болсон боломжтой боллоо гэдгийг бас дуулгая. Тэгээд өнөөдрийн энэхүү тэмцээнээс шагнал хүртсэн тамирчдаас ирээдүйн Монголын үе үеийн алдар тамирчдын төрөн гарна гэдэгт итгэлтэй байна. Нийт хүүхд залуучуудаа спортын өндөр амжилтыг хүсье. За манай багийн хувьд 11 сараас ерөнхийдөө бэлтгэл хийгээд чигдрээд явсан байгаа. Тийм Баянгол Амазонс гэдэг баг байна. За манай баг ерөн шинээр бүрдсэн баг 10 сараас хойш ингээд нэг баг болцохоос нь тэгээд 10 сараас хойш өнөөдрийн хүртэл ингээд бэлтгэл хийгээд тэгээд бид нараас туршлага суулаа. Тэгээд саяхан бас U15-ийн ингээ улсын аврагтаа тэгээд хөрөл медаль аваад тэрнээсээ ингээ урамшаад ингээ багаараа илүү ингээ сайжраад тэгээд U17-гийнхаа улсын аврагт 17 насны улсын аврагтаа хөрөл медаль авсанд бол маш их баяртайгаа. Ерөн бүгд амар сайн байгаа. Тэгээд бид нар ч гэсэн бас бэлтгэлийнхаа бэлтгэлээ сайн ирсэн. Гэхдээ бид нар маш харамсалтай 3 хоногоор бид нар зөвлөгтөөрөө хожигдоод тэгээд хөрөл медалийн төлөө тоглохоор болсон. Тэгээд хөрөл медаль бол авчихсандаа маш их баяртайгаа. Дархан хотод болсондоо амар гоё ягаа. Ингээд өөр ингээд хотоос өөр газар ингээд болоход бол бид нар ингээд багаараа илүү дотносоод ингээд нэг баг болж бол ингээд чадж байгаа ингээд одоо ингээд жишээ нь хамт ингээд байгаад ингээд илүү нэгнээ сайн мэдж байгаа. Тэгээд Дархан хотод ингээд ийм гоё арена боллоо. Тэгээд би тамир спортын газар болсондоо үнэхээр их баяртай. Бас ингээд энэ тэмцээний зохион байгуулж байгаа ах эгч нар ингээд арын алтныхан бүх хүмүүст ингээд баярлалаа гэж хэлмээр байна. Биднийг одоо ингээд ирээдүйд мундаг сагчид болохын төлөө ингээд одооноос биднийг бэлдэж ингээд илүү олон ингээд сагс бол ингээд амар ирээдүйтэй байгаа. Тийм болохоор ингээд бидний ингээд мундаг тамирчид болохын төлөө ингээд багаас нь тэмцээн уралдаа их зохиож байгаа төлөө амар баяртай байна. Эрэгтэй төрөлд Тэргүүн байранд Отгонбаатар тасгалжуулагчтай Модерн Wolves баг, Дэд байранд Алтан хуйг тасгалжуулагчтай Спорт Ноён оргил баг, Гутгаар байранд Отгонбаатар тасгалжуулагчтай Модуны Чоннууд баг эзэлсэн бол эмэгтэй төрөлд Тэргүүн байрыг Анууж анхлагчтай Алдар TG баг, Дэд байрыг Давхуу тасгалжуулагчтай Дорногой баг, харин Гутгаар байрыг Булган тасгалжуулагчтай Баянгол Амазонс багууд тус эзэлж шагналаа хартаа авлаа. За ингээд олон багуудаас амжилттай орцож нэг 3 байр шалгараад шилдэг тасгалжуулагч болсондоо одоо баяртай байна. Энэ жилийн U17 тэмцээнд бас нэлээд сонирхолтой болж байна. Өдөр нутагт бас 8 хоног үргэлжлэлээ. Энэ жилийн өсвөрийн багуудыг бас гадаад коуч нарыг ажиллаж байгаа нь бас нэлээд сонирхолтой байна. Тэгээд бас гадаад коучтой багуудтай тоглосондоо бас баяртай байна. Тэгээд маш их хүүхдүүдийн ур чадвар бол маш их өндөр хөгжиж байгаа гэдгийг энэ тэмцээнээс олж харлаа. Тэгээд бид мөнгөн медаль авсан одоо илүү их бэлтгэл хийж байгаа дараа дараагийн тэмцээнд амжилттай орсон гэж бодож байна. Өнгөрсөн жилийн 17 наснд 16 настай байхдаа ирж орцож байсан. Тэгээд 2 дахь нууран дээр хожигдоод босч ирсэн болоод энэ жил яг өөрсдөө насанд бид тэмцээнд ирэхээс өмнө бас Германд авсан тэмцээнд олон улсын тэмцээнд оролцоод мөнгөн медаль авчаад ирсэн. Тэгээд энэ жил энэ тэмцээнд төрүүлэх гэж ирсэн. Тэгээд нэг алхам дутаад мөнгөн медаль эзэлсэн болсон да баяртай байна. Дорногой улсаас оролцож байгаа. Дорногой бага. Тэгээд ер нь бол шилдэг амжилт болсон амар баяртай. Бид нар маш их бэлтгэл хийсэн. Тэрний хавар шимийг одоо хүрч авч бодож байгаа. Ер нь бол бэлтгэл бол маш сайн хийсэн. Бусад өрсөж байгаа маш хэцүү өрсөжтэй байсан. Тэгээд Дархан бид 2 дахь удаага л хийж байгаа. Энэ тэмцээн болохоор 3 дахь удаага зохиож байгаа. Дархан ер нь зохион байгуулалттай гоё тэмцээн болго. Улсын аврагт ер нь оролцох амар дуртай. Тэгээд ер нь амар гоё сэтгэл хөдлөлтөөрөө. Энэ шагналыг мэдээж ганцаар авахгүй багаараа хамт олондоо нийлж авна. Тэгээд Модон Wolves гээд хотын баг, Модон Wolves хотын багаас ирсэн. Тэмцээн зохион байгуулалт мэдээж гоё сайн болсон.
Тэгээд өрсөлдөгч багууд ч гэсэн маш их чангарсан. MVP болсондоо өөртөө их сэтгэл хангалуун байна. Одоо энэ шагналыг хандахгүйгээр улам цаашдаа хийшээ. Тэмцээнд орсон нийт баг тамирчдаа спортын өндөр амжилт хүсье.